За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нарт нэг линк захиалга өгч байгаа хүмүүс маань анхан захиалга хийж байгаа хүмүүстэй бас нэг зүйл тайлбарлахыг хүссэн юм аа. Энэ юу гэхээр за таны захиалсан бараа хятадын айлгоод ямар мужаас ирэхийг бид нар мэдэхгүй учраас ирээн дээр хэд хоногт ирэхийг бид нар бас таашгүй. Дээрээс нь урьдчилсан захиалга юм уу, бэлэн бараа юм уу, 24 цагт гаргана гэсэн үү, 48 цагт захиалгыг гаргана гэсэн үү. Тэднийг одоо захиалж байгаа бараач нь карбоныхон мэдэхгүй учраас яг ирээн хэд хоногт ирэхийг мэдэхгүй байна. Ерөнхийдөө дундаж хугацаа хятадын одоо захиалга хийгээд ирээн дээр ирэх хугацаа бол дундаж хугацаа 4-5 хоног байдаг. За зарим маш хурдан хурж ирж байгаа хүмүүс нь дэлгүүр нь 10 сарын 30 захиалсан бараа. За 10 сарын 11 сарын 2-нд ирэн дээр гарын үсэг зурагтаад. За тэгээд манай дээр өнөөдөр 11 сарын 5-нд ачаа бууж задраад хүмүүстэй тараалт хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөнхийдөө захиалга хийснээс 7-аас 14 хоног дотор та нар бараагаа гар дээр авнаа гэж тоолоод жишээ. Одоо энэ бараа болохоор 10 сарын 26-нд хийсэн бараа. Өнөөдөр бас бууж байгаа. За тэгтэл энэ бол 10 сарын 28-нд захиалсан бараа. За энэ бол 10 сарын 30-нд захиалсан бараа байгаа. Тэгэхээр дэлгүүр бүр янз бүрийн хугацаатаагаар нааш нь илгээдэг учраас маш олон одоо цуглуулах цэгтэй бас ингэж үлддэг учраас одоо үлдэж нэг нэгнийхээ нийлж багцлагдаж өвөр Монгол ирээ шилийн гол гэдэг ингэ багцлагдаж нааш илгээгддэг учраас яг хэр их хугацаатай манай дээр гарын үсэг зурхтыг бид нар мэдгүй байгаа тийм учраас яг өнөөдөр захиалсан за өнөөдөр жишээ 11 сарын 5-нд захиалсан бараа яг 11 сарын 5-ны өдөр гарын үсэг зурагт ачаамжтай байхгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр 11 сарын одоо 5 захиалсан бараа 9-нд ч юм гарын үсэг зурагт гэж та нар бодох хэрэгтэй. Тэгээ анхлан линк захиалга захиалж байгаа хүмүүс маань энийг маш их асууж байна. За жишээ нь өнөөдөр 11 сарын 2-нд би чамд ингэ захиалга өгсөн гэж яхад 11 сарын 2-нд дотор миний бараа байхгүй байх гэж юу гэдэг асуудаг байхгүй юу. Тэгэхээр манайхан сайн бодоорой ингэ ер нь бол